Монгол улсад хүн ам орон сууцны завсрын тооллого 2025 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд явагдаж байна. Мөн нэмэлтээр мэдээллийг тодруулах шаардлагатай иргэд буцаар холбогдно, мэдээлэл авах боломжтой гэдгийг статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Хүн ам орон сууцны тооллогыг бол 10 жил тутам зохион байгуулж явуулдаг. За энэ ээлж тооллогын завсрын хугацаанд 5 жил тутам бол завсрын тооллогыг зохион байгуулдаг байгаа. Завсрын тооллогыг зохион байгуулах гол зорилго нь хүн ам өрхийн мэдээллийг шинжилэн гаргах, за ээлж тооллогын бэлтгэлийг хангах, за хүн ам өрхийн бүртгэлийг сайжруулах, хүн амынхаа тоог бодитойгоор тооцоход чиглэгдсэн ийм арга хэмжээ байгаа. Энэ EU Mongolia болон 2025 цаг хэмээн сайтар ороод тооллогод хамрагдах болон тооллогод өрхийн мэдээллийг баталгаажуулах боломжтой гэсэн та бүхэн товчхон үзүүлчихье. За нэгдүгürt бол та бүхэн браузероор өөрхийн ямар аль ч браузероор байж болно тооллого 2025 цаг хэмээн рүү орчноо. Тэгэхээр ийм ихний нүүр гарч ирнэ. Тэгээд та тооллогод хамрагдах гэдэг дарангууд за данс системээр өөрийгөө баталгаажуулна уу гэдэг гараад ир. За ерөнхийдөө дотор нь харахад бол ийм мэдээлэлүүд харагдаж байгаа гэсэн. За нэгдүгээр болохоор хаягийн хэсэг, хоёрдугаар болохоор өрхийн сууцны нөхцөл, гуравдугаар дүрхийн аж ахуй үзүүлэлт, дөрөвдүгээр хүн асуулга. Тэгэхээр ер нь бол энэ мэдээлэл рүү ороход бол таны төрд байгаа мэдээллүүд чинь бүгдээр харагдана гэсэн.